хитцээч юмыг ойлгохгүй анханасаа тэг эцэг нь өөрөө тэр хүүгээ явуулах мөнгөө яаж олсон тэрийн хүүнээсээ яг сайхан тэр үгийг хэрэгжүүлэх манкурт ирэх байхгүй та. Тийм учраас бидний яриад байгаа тэр янз бүрийн Харвард, Марвард элдвийн төгссөн хүмүүсд одоо Монголыг устгахаас биш нэмэр болохгүй гэдэг байгаа чи гол санаа цаа санаа тэр ардчил неолиберал үзэл. Одоо чи эдийн засгийн одоо зах зээлийн эрэлт нийлүүлэлтэн дээр тогтсон чөлөөт зах зээлийн онол. Тэгээд мөнгөөр юмыг айгүй зөв шийдэж байгаа монетарист онолч гэдэг юм уу. Ийм баахан заллингийн юмар тарихуу байгаад бүхэл бүтэн эдийн засгч нэртэй. Энэ эдийн засгийн нэртэй хүмүүсийн юмыг араас нь хийсэн гэрээлэл хүчнтэй гэж тэрийг хамгаалж мөнгөний аваад та эхний өмнөөс яаж хамаагүй хамгаалт тэмцчихэд тийм нэг зомби нохоо маягийн болцсон хуульчдыг бэлтгэж тэрийн өнгөл гэж нэр. Өөрөлд 90 оноос хойш манад бэлтгэж байгаа эдийн засгийн хуульчир гэдэг бол цэвэр энэ мөнгө хэвлэгчдийн тогтолцоог хамгаалахад чиглэгдсэн. Тэдний боловсон хүчин болгож биш. Монголын боловсон хүчин биш болчих жоох байхгүй юу? Тэгээ тэдний тавьсан систем дотор л ажиллах чадвартай. Өөрөөс гарах юм бол тэдний зааж өгсөн хайрцагцсан байж байгаа зомби болгочихсон систем дотор. Тэр систем дотор л тэд нар энэ туйлын үнэн шүү дээ. Тэг надад тэгж тэр багш заасан шүү дээ. Энэ систем дотор л ажиллана. Манай санхүү эдийн засгийн дээд сургууль багш ингэж надад зааж өгсөн шүү дээ. Монетарист онцлог. Би онц авчихсан шүү дээ. Тэгээ би онц авчихсан. Энэ л үнэн. Нөгөө багшны яасан гот нь намайг солонгосын их сургууль юм уу Америкийн нэг тийм Чикагогийн их сургууль дээр мэргэжтэй надад ингэж заагаад өгсөн шүү дээ. Бас нэг юм үг өгдөг шүү дээ. Ер нь одоогийн энэ бол ардчил нэртэй чөлөө зах зээлийн энэ систем хамгийн хэрэгцээтэй капитал юу вэ? Хамгийн хэрэгцээтэй капитал энэ бол жаахан тэнэгдүү молгодох хүмүүсүүд байгаа байхгүй юу? Яг энэ улсууд дээр л тогтож идэх байхгүй систем бол угаасаа. Энийг бол том одоо судлаад эрдэмтдүүд бол энэ яг энэ үгээр нь л хэлсэн байгаа шүү дээ. Нийгмийнхээ мөн чанарыг бид нар ухаарч хэллээ шүү. Арчил гэдэг бол амар гоё юм биш юм байна, тий? Либерализм гэдэг бол хүндрэлтний цорын ганц зам биш юм байна, тий? Бид нар ч асар их туршлага хөрөнгөлж байна. Одоо тэгээ энэ хүмүүсийн бас энэ төр засаг болохгүй байна, эдийн засгийн бодлого болохгүй байна гэдэг чи яаж юм гэхээр нийгмийнхээ мөн чанарыг ойлгож чад өсрэлтээ хийх гэж шүү. Гэхдээ бид нар ахаар зөв өсрэлтээ хэрэгтэй байгаа байхгүй, тий? Зөөр хамгийн их нүүр дүнг бид энэ системийнхаа бодлогыг олж байгаа гэдэг чинь өөрөө их том ололт юм аа гэдэг бид нар арчмаар санагдаад байна. Тэгээд энэ шинжилгээг хэрвээ бид нар зөв шинжилэх юм бол хол хөгжин шинжилгээ дарахл юм бол өөрсдөө идэхгүй хандгал юм бол ахаал урдталт руугаа яваал. Хүндрэлтний асуудал ярих барих ийм төвшөнд бидний хүрсэн нь бидний гавь биш байхгүй. Жишээлбэл Монгол гэдэг хүн үндэстэн Чингис хааны үед дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан учраас бид нар ч ийм амбицтай ярьж чадчихжээ. Гэтэл дэлхийн 5000 гаруй үндэстэн байдаг л гэдэг л дээ. Тэр 200 гаруй улс тоогдсон байдаг. Гэтэл тэр үндэстнүүдэд жишээлбэл ийм амбиц ер нь байхгүй. Тэд нар ийм асуудал ярих биш. Орон нутгийн инженертэй ба ахын шинжиртэй ярих нь айгүй чухал. Гэтэл нөгөө монголчууд байдаг хэр нэг ийм эзэнт гүрний үеийн үлдэгдэл, оюун санааны үлдэгдэл бидэрч байдаг юм шүү. Ярихаар ингээд ерөнхийдөө дэлхий ярих гэдэг юм ярих гэдэг. Тэгээд тэрний юу энэ муу юм биш. Ягаад гэхээр нөгөө нэг үлдээсээ өвөндөө байгаа. Тэгэхээр энэ үеийг бол чи удамшил та. Тий. Шинжлэх ухааны талаас тайлбарлах юм бол бид нар тэр их олон ном судраа алга, байгуулсан хот балгад алга. Тий. Түүгийнхаа жимийг буцаагаад хайх гэхээр өстө нөгөө жангарын төөл гэдэг шиг 10 жилийн өмнөх аалзны мөрөөр 20 жилийн өмнөх хорхоо мөрөөр явна гэдэг шиг ингэж явдаг юм байна. Гэхдээ мэдрэгдээд байгаа нэг юм нэхэр бид нар нэг тийм дэлхийн их гүрний амбиц байдаг. Монгол хүмүүс тэр. Тэ? Тэгэхээр энэ өөрөө биднийг ийм өөрөө түлхээд байна л та. Санла энэ хүмүүсийн зүгсэн надаас болсон удаан санла гэртээ орж ирчээд би нэлэн удаан суусан урж авсан математикийн дэвтэрнийхэн арын хуудсыг бичиж дуусан гута би тэмтэрч үтсэн гарын судсыг тэгээ цаасны гутын эрийг тавьсан өөрийн бууган зэрэг нэг хөвдөхгүй байх гэж бодсон ч наран нүхвэтэй одоо хайран бодлого тулцсан нүхүү талын мэдлэгэн ичигээсээ дөрөж авсан би бодоод 2012 оны байдлаар нийт 412 хүн
хөнгөн гихчин газар байсан хуудас суулаа өнгөн нэвчин ханаанала тошос суулаа хөнгөн гихчин газар байсан хуудас суулаа өнгөн нэвчин миний Монголын сайхан ирчүүд одоо бүгдээ нэгдэцгээе энэ бүхнийг хараас ухаан хүчээ нэмрэлцгээе эцэггүүдийн үржил байна цэжээ дэлтэн тэмцэцгээе Монголон гэсэн сэдвтэй хүмүүс Монгол улсаа душицгээе этний баатрууд хийдгээ хийсэн нэгдэж байгаа бүхнийг дэлсэн ир зоригн цусан шингсэн тэр цусан зүрхэн дэлсэн нэг эцгийн хүүхдүүд байна хамтаа бүхний бүтээцгээе өвлөөлүүдсэн дээзийн газар дуртай газраа гიშгэцгээе санаа сэтгэлийн төвдрөөлөн амиа өгөхөж буцахгүй Чингис хааны цустай бид ингэж амьдрах утгагүй ингэж явсаар Монгол удам усна гэж хуцахгүй өвгдөцийн цус нулимс өрдөнгөө төгсөхгүй өөртөө бие дэцэн удам монголчуудаа зориулъя хамраас өгсөн томчуудыг ар төмгөр хавчуулъя бидний түүхийг гутас малуудыг тамны тоогоон чануулъя Чингис хааны удам бид Монгол самандуулъя Өнөөдөр 7 миллиард хүнийг өөрсдийнхөө нэг залилангаараа мөнгө хүлдэг тогтолцоогоор бүрэн колончилж байгаа ч гэсэн эдгэр ч гэсэн хүн хэдийгээр тэд нийлж биеиндээ энерги өгч явдаг байсан ч гэсэн цаанаа дахиад оюун санааны юм хайгаад идэг байхгүй юу? Яг тэр нөгөө газар дээр лөөл хийж бусдыгаа дээрнэж байгаа бусдынхаа амьдралыг өрн тарин хийж өөртөө жаргаж байгаа хүмүүс чинь нөгөө талдаа дандаа сэтгэлийн там хөдөлдөг байхгүй юу? Одоо манай энэ улс төрчдийн үгтлээч өмнөндөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэд мэддэг чинь яг үндөө жирийн малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу? Тиймээс чи өөрөө өөрийнхөө аврал болох хэрэгтэй шүү. Өөрөөс илүү аврал гэж хаанч байхгүй. Энэ удаад би маш их азтай буянтай байна. Би амьдралдаа бурхан багшаас нэг удаа ч гэсэн сургаал сонсох юмсан гэж хүсэж байсан. Богуса. Хүний сэтгэл нь тунгалаг, гэрэл гэгээтэй байдаг. Гэвч сэтгэлийн хороос болж харалдаг. Түүнчлэн түүнээс болж үннийг олж хардаггүй. Сансрын хүрдэнд амьдардаг амьтад энийг ойлгоход үнэхээр хэцүү. Харин амьдралыг ардаа орхин аглагт гарвал энийг ойлгодог. Аглагт гарсан нь өөрийн сэтгэлийг сургадаг. Богуса хүний сэтгэл шиг хурдан хөдөлдөг зүйл байхгүй. Тиймээс гурван эрдний ач тусыг санаж сахил санварыг барин өгсөн өглөгөө бодон баясах хэрэгтэй. Тэнгэрүүд нь сахисан сахил өгсөн өглөгөөрөө өөр өөр байдаг. Тиймээс та өөрийн сэтгэлийг өмнөх аргуудын аль нэгнээр сургах юм бол тэр үед шунал уур мунхгийг даран баяр хөөр үнэн байдал номын ариуныг ойлгох болно. Тэгснээр аз жаргалыг олж авдаг. Аз жаргалыг мэдэрснээр бие нь амар амгаланг олно. Аз жаргалыг мэдэрснээр сэтгэл нь төвлөрөн тогтдог. Үүнийг л амар амгалан гинэ. Үүнийг л зовлонгүй байна гинэ. Үүнийг л номын урсгал гинэ. Ирээдүйд хинч юу гарч хичнээн үн цэнтэйч хамаагүй надад өргөл барьц баривал дээдийн өглөгийг өгсөнд тооцохгүй. Хэм миний заасан сургаалаар өөрийгөө сургаж боловсруулж байгаа нь надад дээдийн өргөлийг өргөсөн гэсэн үг. Хүний сэтгэл нь анх байглаараа бол тунгалаг тэргэл сар шиг гэгээтэй байдаг. Харин
үе үе орж ирдэг сэтгэлийн хорноос болж сар үүлээр хаагдж байгаатай адил болдог. Одоо миний харж байгаагаар шүү. Миний үнэлэлт уучлаарай. Улсын их хурлын гишүүд 10-аас доошгүй эмнэлгийн харамд байх ёстой байна шүү дээ. Яг үнэндээ. Би бол тэр жил хэлнэ. Яг галзуу мөнгө гişиг үнийг удахгүй сонгож байгаа. Их хурд очсон хүмүүсний илүү байж жишээ. Төрөөс нь тэр мөнгөнд. Би бол одоо ингэж бодоод байгаа юм. Бид өөрсдийн хорлоод байгаа. Ийм улсуудыг одоо энэ яг бизнес хийж байгаа энэ улсад хийж байгаа улсууд мөнгөө нийлүүлж байгаа ч юм аахгүй гаргахгүй гэж болдгоо юм уу? За тэр саналаа архиар өгчдөг улсуудаа ч харсан. Тэгвэл архийг нь орноос нөхгүй юу? Энэ хүний битгий гаргаарай гэж. Энэ хүний гаргаарай биш. Тийм үү? Одоо бодъё л доо. Оюутлахад шууд одоо үр гүйцэтгэдэг юу хамтран ажилладаг 300 компани байлаа. Туслан гүйцэтгэдэг нэлээд 1200 компани байлаа. Тэрэнд хэдэн 10,000 ажиллажлаа. Бүгд ажилгүй болсон. Хэдэн өвчтэй юм болоод. Одоо тэгээд тэр ажилгүй болсон чинь би боддгийг гохин гэж бодчих. Арчаагүй. Гонь хэдэн өвчтэй болохоор улсын хууль бүгд ингэ өөрчлөлт болдог. Яг өөрөөрөө ажилгүй болоод мөнгөгүй болоод ингэсэн улсууд нь хөдөлж байгаа байхгүй. Тийм аймхаа юм уу, тийм бэлтгэгчин юм уу? Эсвэл одоо ерөөсөө яадгийг ингээд тураад өгье гэж боддог шулуунтай гарцсан юм уу? Монгол улсын гүйц засаглалын тэргүүн ерөнхий сайдын хувьд хэцүү ч гэсэн улс оронд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргах түүхэн хариуцлага бас улам ихээр ухамсарлаж байна. Шийдлийн ив-ийн засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэсэн их ажлын үр дүнгээ гаргаж сүүлийн 3 жил гатсан оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн 6 жилийн хугацаанд гатсан 5 толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг хэрхэн эцэслэн гаргахыг та бүхэн мэдээж хүсэн хүлээж байгаа. Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 ширхэг хугацааны талаар зориуд тусгаалan хэлье. Хэрвээ улсын их хурл хэлцэн зөвшөөрөл хугацаа эзэмшиж байгаа 1,800,000 хүний ногдлашигт зөвхөн энэ жил ихэд урьдчилгаа мөгнөөс хүн бүрт 100,000 төгрөгийг тусгай санд хуваарлах боломж байна. Хүнд бөгөөд онц чухал шийдвэрүүд гаргахын өмнө том бүтээн байгуулалтуудын төслийг хөдөлгөх үүргийг иргэд та бүхнээсээ миний бие мессежээр хүлээн авсан билээ. Нэгдүгээр замаар л яваа гэдгийг та бүхэн ч олуулаа тов тодорхой хэлсэн. Олонхын санд үндэслэн та бүхний захиа даалгаврыг ерөнхий сайдын хувьд биелүүллээ. Одоо ханцуу шамлан ажиллах цаг хугацаа ирлээ. Ерөнхий сайдын хувьд улс орныхоо хөгжил зэтгэлтийн төлөө гаргах ёстой шийдвэрээ гаргах ёстой цаг хугацаанд нь инхүү гаргаж байна. Энэ шийдвэрүүдийн хянч хариуцлагыг Монгол төмнийхөө өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно. Энэ 4-5 дугаар саруудад ерөнхий сайдын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор дэлхийн санхүү хөрөнгө оруулалтын төв газруудаар хувийнхан компаниудтайгаа хамтран явж идэвхтэй ажиллахаар ерөнхий сайдын хувьд төлөвлөж байна. Дэлхийгээр дүүрэн байгаа хөрөнгө мөнгө, зах зээл, шинэ технологи урьж авчрахаар аяны богц дүүрэн ирэхийн төлөө явна. Жуулчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор улсын их хурл дөрвөн байсан казино, морин тойруулгын уралдаан боцооны хуйлуудыг яаралтай батлах, битүү цэнгэлт хүрээлэнгээ барих, хурал үзэсгэлэнгийн төв, кино үйлдвэр студид шинээр байгуулах төслүүдэд засгийн газар онцгой анхаарлаа хандуулах болно. Хэлсэн үгийнхаа төгсгөлд үндсэн гол сэдвээ товчоо томьёолон илэрхийлье. Их бүтээн байгуулалт эрх хөрөнгө оруулалтыг гацааж байсан оюу толгой 5 толгойн 2 том түвшийг нээлээ. Одоо бид юунд анхаарах вэ? 1. Үндсэн хуулиа шинжилэн өөрчилж, улс төрийн нам сонгуулийн хуулиудаа батлан гаргая. 2. Оюу толгой 5 толгойн араас салгуулан хөгжлийг хангах бүх том төслүүдэд хөдөлгөссөн шиг хөдөлгөцгөө. 3. Орон нутгийн татварыг бий болгож хөдөө нутгаа хөгжүүлье. 4. Шат дараатаагаар үнэчилүүлж, эдийн засгийн чөлдрийг тайж хөгжилд хөтлөё. 5. Уул уурхайгаас гадна өөр бусад шин салбаруудаа нээн хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулж, олон мөнгөтэй олон урсгалтай болгоё. 6. Валют орох урсгал нэх өрсөх, хурцгах хөтөлбөрөөр хэрэгжүүлье. 7 дугаар тэтгэврийн сан орон сууцны ипотекийн бодлогоо шинжилж, ахмад нь амглан, залуус нь урамтай байх тогтолцоонд дэвшин орцгоё. 8. Нийгмийн халамжаа хэрэгтэй хүнд нь хаягддаг, эзнээ олж хүргэдэг зорилт шинжийг нь олж хангацгаая. 9 дугаар монголчууд ив-ийг нэгтгэж, Монгол эх орноо хөгжүүлэх хамтын хүч харилцан ойлголцолд хүрцгээе. Монгол оронд гайхамшиг болдог. Монголчууд бас амжилтанд хүрч чаддаг түмэн гэдгээ дэлхийд дахинд нотолцгоё. Даян дэлхийд